Харт амиг хэрэгэлсэн, борлуулсан, хадгалсан хэрэг шүүгдэгчээр татагтаад байгаа. Саран гэрэл нарын 5 хүнийг шүүхэрл өнөөдөр дүүргийн эрүүг эрг анхаарчдын 1-р шүүхэд ихсэн юм а. Шүүх хурал эхэлмэгч саран гэрлийн өмгөөлөгчд шүүх бүрэлдэхүүн тэр дундаа өмгөөлөгч мөнх эрдэнэс татгалзах хүсэлтийг тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээж авалгүйгээр саран гэрэл болон шүүгдэгчдийг энэ сарын 16-ны хүртэл цагдаа орох 461-р ангид саатуулах шийдвэрийг гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлж болцсохгүй гэх шалтгаанаар саран гэрэл нарыг ийхүү саатуулсан байна. Шүүх бүрэлдэхүүний шийдвэр гар шүүгдч шүүх хурлын танхимаас гарах үед саран гэрэл нарын шүүгдчид ихэр татан уйлан ийхүү цагдаа орох шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа. Саран гэрлийн өмгөөлөгчд ийхүү цагдаа орох 461-р ангид тасан сэргийлэх шийдвэр гаргасан нь шүүгчээс татгалцсан өмгөөлөгчдийн хүсэлтээс болж ийхүү шүүх бүрэлдэхүүн игдүүцэж энэхүү шийдвэрийг гаргалаа гэж мэдгдсэн юм а. Шүүгч мөнх эрдэнэс болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Шүүх мөнх эрдэнэс татгалзах үндслэл бүхий ярианы бичлэгтэй эрүүгийн зүйн газрын ажилтан мөнх эрдэнэ шүүгчтэй ярьсан гэдэг ярианы бичлэгтэй ийм баримтыг шүүх хурлаар дэлгэсэн. Тэгээ энэ тухай баримт дэлгээ шүүгч мөнх эрдэнэ бол хэргийг шударгаар шийдэх боломжгүй энэ хүнийг бол өөрчилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Ингэтэл бол шүүх хуралдааны хойшлуулад саран гэрэл авсан дасан зэрэгэл гаргах хэмжээр цагдаа орохоор болж байгаа. Мэдээж шүүх хурал дээр бол энийг шүүгчдэр бол таагүй хүлээж авсан. Инглээгээд энэ хүнийг бол цагдан хорих ямар ч үндэслэл байх байгаад цагдаа хорж байгааг бол бид нар зөвшөөрөхгүй. Ийм юм. Тэгэхдээ ямар бичлэг байсан бол тэрийг жоохон тодруулаад өгөөч. Яг энэ 6 сарын 22-ны өдөр Батбаярын өмгөөлөгчтэй эрүүгийн зүйн газрын ажилтан ярьсан бичлэг байгаа. Энэ дээр бол чи шүүх хүрээ яваад ч мөнх эрдэнэдээ ярьсан байгаа. Тэгээд одоо бүгдийн цаадах чи мэдж байгаа гэдэг байдлаар ярьсан. Батбаярын өмгөөлөгч бол өөрөө 7 сарын 2-ны өдөр Батлан даалтанд гарах хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүгч маань 6 сарын 22-нд гаргаад тэр өдрөө бусдын нэр тэрийг гутаанд оруулах ийм үйл ажиллагаа зохион байгуулсан. Ийм үйл явдал болсон. Энэ хүмүүс хууль заасан хугацаа нь бол дууссан. 4 сар хүртэл хугацаанд дуусаад өөртөө хоригдоо гарцсан. Тэгээд үндэслэлгүйгээр энэ хүмүүсийг дахиад хорж байгаа нь үнэхээр хууль бус шийдвэрэл гэж хэлмээр байна. Би бол шүүх бүрэлдэхүүнд бол үнэн учрыг хэлсэн. 3 сар энэ 20 хал өхөөр та нар төлөвлөсөн байгаа. Энэ бүхэн баримтаар байж байгаа. Тийм учраас миний хувьд л гин буруугүй гэж үзнэ. Ийм учраас би үйлчлүүлэгчийн ярих ашиг сонирхлоо танаас татгалзаж байна гэсэн. Саран гэрэл босч ирээд бас би татгалзаж байна гэсэн. Тэгтэл саран гэрлийг татгалцсныхын төлөө өнөөдөр авчиж хорж байна. Цагдан хорж айлган сүрдүүлэх арга хэмжээ авч байгаа. Мөн уржигтар орой шүүгдэх саран гэрлийг 10-р хороол хэрэв судалдааны төвийн орчимд явган явж байхад нь хэсэг бүлэг хүмүүс шалтгаангүйгээр зодож биед нь халдсан байна. Саран гэрлийн тухайд бол гадуур явахаар хүн болон одоо ингээ буруугаар болдог болсон. Яг үүнтэй адилаар гадуур явж байгаа л энэ нөгөө саран гэрэл байж тагэл барьж аваад ингээ зодтсон. Зүгээр л гудамжид bijсэн танхаа нөхөрж аваад зодтсон. Энэний улмаас бол тагталгоод гимтэл авч одоо бол эмнэлэгт бол эмчилүүлж эмнэлгийн бичиг бүгд гарсан байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх тухай шүүх эмнэлгийн бичиг аваад өнөөдөр л үзүүлэх ёстой байсан. Гэтэл ингээд хүнд содулсан гимтсэн байгаа нөхцөлөдийг харгалзахгүйгээр шүүгч хүнийг чи яхаар шүүгч татгалцсан гэдэг үүднээс хандаж энэ асуудлыг бол цагдаа орж байгаа. Цагдаа орох ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл энэ эмэгтэйгийн биеийн байдал маш хүнд. Одоо уржигдар бусдад зодуулсан. Зүгээр годомжинд явж байгаа л хэсэг бүлэг хүмүүс тааралдаад энэ нөгөө янхан саран гэрэл явж штэ гэж барьж аваад зодчихж байгаа байхгүй. Ямар шалтгаангүйгээр. Тэгтэл нийгэм өөрөө аюултай зэвсэг болоод хувирчиж байгаа л тэр эмэгтэйгийн хувьд хүрээлэн байгаа орчин. Аав ээж хоёрын нэг юу ачна гэд одоо ингэж гэж одоо аав ээжийн чавцраагүй тэгээд гинт 20 гिचгэн шүүгчин солино гэхэр л юм болцсон юм шиг шүү дээ. Тэгж бас болохгүй л ахал гэж бодож байна. Одоо тэгээд хувийн зүгээс миний бодлоор бол одоо тийм дарамттай л байгаа шүү дээ. Ер нь бол одоо хажууд байгаа гэр бүлийн хүртэл айж имиж байж гэн тэгээд одоо энэ жоохон хүүхдээ чинь ингэ дарамтлж улс төрийн одоо ийм золиос болгож болохгүй шүү дээ. Тийм үстэй. Ер нь бол би тэгж л бодож байна. Тэгээд